Нэг хоёр сонсогч байна. За Улаанбаатарчуудтай энэ өдрийн мэндийг хүргэе. За 10 сарын 19-ний өдөр болсон байна. Өнөөдөр бас ойрын одоо 4-5 хоног цас ороод мэдээ хүүтэрчтэй. Энэ жилийн бас одоо нойтон ажлуудыг ер нь ойрын хугацаанд бас нэмэлттэй авч дулаалгатай авч дуусгахгүй ер нь одоо үүдлийн ингээд хүүтний цаг бас ирж байна. Тэгээд өнөөдөр бас Сэлб боодынхаа далангийн тогтчлын ажил дээр бас ирж ээлжид одоо ажлын явцтай танилцж байна. Манай дамбаа менежер юу ич? Ажлынхаа явц танилцуулга юун дээр хоцорч байна? Ямар асуудлууд үүсэж байна гэдэг. За танилцуулаад явчих. За сайн бацгаана. Манайх одоо баруун уртлын булангийн чухам сүлжээ явж исэн хэсэг буюу түш цааны ажил одоо энэ дээр нэг цаана 10 м газар сутгаад тэгээ ер нь орцгочны хэсэг сутгаад тэгээ манай яг битээ хийсэн ажлууд дуусч байгаа тий. Тэгээ яг нэг инженерийн шугам сүлжээнүүдийнхээ ямиг наад энэ түш цаан чи одоо энэс цаашаа явах байлоо. Одоо энд нэг хаана дээр цаашаа шууд тэр гүйдгээ тулаад тэгээд дуусчих. Ханаараа тулах байлоо. Ханаараа тулгана. Тэр шин шорог авах юм. Тэр шин шорог энэ ханыг сутгаад энэ ханыг сутгачаад нөгөө техник орж чадахгүй учраас хараас сутгах байгаа юм тий. Тэгээ хамгийн дэксэн сутгаад тэгээд дуусчих юм. Тэгээ ингээд ханаараа ингээд түш цаанаараа түш цаанаараа дуусчих байгаа. Тэнгүүтээ энэ ч одоо шугам болгоны ажлууд юу явж байгаа те. Одоо энэ дээр хөрсний усны 700 шугам наашаага гараад тэр шугамтай очиж холбогдох юм. Тэгээд тэр цаана гарч байгаа. Тэр цаатай шугамтай очиж холбогдох юм. Энэ доогор нэг бохирын зүүн сэлбийн 500 гээд зүүн одоо баян сүрхийд хийж байгаа бохир. Энэ худаг тэр худаг харагдаж байгаа юм болохоор нөгөө ус угийнхаа нөгөө юу вэ? Бохирын 800. Бутлаар хийсэн. Бутлаараа хийсэн тий. Хийсэн. Энэ ч бол бохирын шугам байж байгаа. Энэ бол бохирын шугам байж байгаа. Үрийн ус цайлуулах шугам бол ингээд одоо эндээс гараад тэрэндээ холбогдоод дуусгая. Тий. Энэ зөвхөн нэг төр гамбартай гадуур нь хийж өгч байгаа. Дотор нь одоо үнсэн шугамс үлгээ явах гэсэн. Тэгээд 10 туурчлаа хийвэд хивээ зангидж байгаа юм байна тий. Танах энэ хэсгээр хэдүүн ажиллаж байна? Манай энэ дээр нэг 15 6 хүн байна. За ус угийнхаа уртлын тэр юугаа дуусаа? Цэвэр усны шугам аа. Ус уг цэвэр усны 700 энэ зүүн талын яг одоо энэ хоогоор болд хийж байгаа хэсгээр дууссан. Одоо яг энэ гол урсж байгаа яг энэ гол урсж байгаа хэсгийн доогоор нэг холболт хийх юм. Одоо яг тэр ус нүгний нартлаас энэ модны энэ дээр нэг энэ хүртэл шугам нь хоёр талаас шугам холбогдоод болцсон. Одоо энэ дунд нэг 10 м газар холболт хийх асуудал. Одоо манайх болт тэгээд холболт хийх шугамаа доогоор нь татах юм уу? Доогоор татах. Цаанаас шугамаа гаргаад худгнаас холболт хийгээд энэ голыг яг цаана ирсэн. Энэ талаасаа энэ голын энд ирсэн. Одоо энэ дунд нэг 10 м газрыг аргачлаа яаж игээр нэтэр. Бидэд одоо энэ болтыг хийчихэд энэ голыг эндээс нь залж цаатаар орсож өгөх юм. Энэ гол байгаа хэсгээр хийх учраас голынхоо одоо тэгвэл энэний буцаанд руу шууд орж байгаа. Орж байна. Одоо ингэ хийж байгаа юм байна. Одоо буцаанд өмнөдөө хийгээд энэ хэсгээр голыг урсгаж тэр залчаад тэгээд энэ хэсгээ. Тэгээ араас нь нөгөө манай чулуун бэлгээний ажил, төрлийн ажил өгдөө явчих. Тэр ингэн байна шүү дээ. Одоо энийг буцаан бултаа хийгээд тэр хэсгээ буцаан бултаа хийгээд голынхоо голдлыг цаатларгүй ханыхаа тийш аваачиж байгаа. Энэ хэсгээрээ хусаа хийгээд болгочоод Улаанбаатар улсын чинь 700 шугам байгаа. Туу усны шугамаа ажиллаа хийж ус угийн ажил дууссан. Тэгээ нөөцийн 700 шугам. Энэ бас тэгвэл нэг хэсэгтээ явах нэ. Бид нар нэг 2 хоногт дуусчихсан. Тэгээ ус уг нэг 7 хоног орчим болох хаа. Тэгээд ер нь ажиллаа болохоор ус угийн цаар өрөөд байгаа мó танаа цаар өрөөд. Манай ажлын өрөөд байгаа. Танаа ажлын өрөөд байгаа. Тий. За тэгвэл энэ хэсэг ингээд жигдэрх нь. Тий. Хойгоор юу болж байгаа вэ дамбаа? Хойгоор одоо юуны зүүн талын төгчлөлийн төвшөө одоо яг энэ харагдаж байгаа дэр ирээд энэ 98 дугаар байрны харалт ирээд одоо яг энэ ирээд дуусчих. Ер нь бол энэс цааш бүх талбайг сэлаад бэлдээд манайх болгоцсон. Хойшоо очтын талбай юу? Очтын талбай чулуун бэлтгэний ажил тэр чигээр явцсан байна. Энэ хэсэг гол яхын доогуур гараад байна уу? Та тэнтэй нөгөө лотки. Одоо энэ хэсгээр бид нар лотки хийсэн төр нөгөө техник явах. Тийм байна. Лотки хийсэн. Энийгээс сэтгэл төхрүүлгээ урагшаа гүүр хүртээ яваад тэгээд 50 гаруй метр газар үлдсэн байгаа юм. Энэ дээр нөгөө чулуугаа нөөцлөд авцсан энэ зүүн талын хэсгээр тийм. Энэ хэсгийн тогтчлтын чулуунуудаа гэсэн. Тий, одоо энэ урагшаа эрхлэх чулуунууд нь энд дээр нөөцлөсөн байгаа. Тий. Одоо энэ хэсэгтээ танах ямар ажиллаж байгаа? Одоо энэ хэсгээр бид нар энэ тогтчлтын төвшнгөөр хөлсөнд буулаад өмнө энүүгээр гол урсгаж хийсэн техник явж байна. Одоо ийшээ хойшоо хүрэх шаардлагагүй. Одоо энэс цааш бол манайх хүрэхгүй шаардлагагүй. Тий. Ер нь манай ажлын өрөөнд зогсооч хоёул нэг тэр аа. Клара яа. Кларны.
Одоо энэс цааш бол тэр чигээр яг селад талбайг нь бэлдээ тогтчлолтод бэлдээд өчөж байгаа гэсэн үг. Төвшингийн гаргаад. Төвшингийн Та гаргаад. бол хойдлын хэсэг бол чулуугаараа ингээд болчихж байгаа тий. Тий, одоо энэ А энэ талаа хэсэг чулуугаа бол игээд. төвшингөө гаргаад таад бол чулуугаараа төрчин. Тий. За манай силагийнхан болохоор бол ханы дотор талаа нөгөө юурээгээд гүүрний цаатлын ханы дээдлийн хэсэг бол болцсон тий. Болцсон. А ханы уртлын тайлалтууд бол болцсон. Тий, тэгшлээ. Шилгэнүүд бол болцсон. Тий. За одоо нөгөө дээдлийн малгайчлаад хойноос явж байгаа юу? Хоёр гүрний хооронд Хойноос Өөр явж хойноос байгаа. баруун Хойноос зүүн явж хоёул байгаа. явж байгаа. А уртлын хэсэг рүү арай орж амжиг байгаа тий. Тэс рүү хөөгд ингээд явж байгаа юм. Гэрэл малгайчлал хоёр зэрэг явж байна. Зэрэг явж байгаа. Ашиг нь маргааш өглөө ирж сөөлөлнө. Манай ашлах чул зүйл. гарчин тий. Тий, очиж чинь. Одоо энэ хүртэл тэгшлээний төвшин ингээ хөөгд ирж. Одоо ингээ хөөгөө төвшингийн Одоо урагшаага дуустал нь гүүрх. төвшингийн гаргаад тэгээд та нэг тэгээд чулуунуудаа тавьж чулуунуудаа тавиад зургийн дагав. эндүүдлийн ажил явуулж чулуугаа тавиад. Тэгээ урагшаа ингэж хөөж яваад саяны ус сувгийн Саяны уртлыг тэрсийг дуусаад тэгээд уртлын ханаа цутгаад тий. тэгээд төвшингөө цаашаа гаргаж өгөө. Тий, Тэгээд бид тэгээд Монголын ажил Ер нь манай хүрээний ажил. дуусгаар байж байгаа. Дуусгаар тий. аваа. За хэдүүд ийшээ хаа өнөхгүй. За тийш хавч. За дамбай менежер юу яаж чинь тэгээ ер нь хизээ дуусгаар усугаас хамаахаар одоо өөр компаниас хамаахаар асуудал үүдсэн үү? Одоо ер нь байхгүй. А? Одоо ер нь зүгээр ус сууг саяныхаа ажил Усуугтай хамтарч ажиллаад. Тийм тэгэл болчихно. За энэ Сэлбийн ханы ажил дээр хэдэн компанитай одоо хамтарч ажиллах шаардлага үүсв бусад техникийн нөхцлүүд дээр дамбай менежер бас тэр хөгжил хүндрэлүүд байна гэж. Бид нар нийтдээ нодлон буюу ажил гэсэн цагаас хойш нөгөө тодруулга тэгээд бүх шугам сүлжээний байгууллага буюу цэглаан түгээх дулаан Дулаан. ус сууг холбоо мэдээлэл цэглаан түгээх гэдэг. Ер нь нийтдээ 5 улсын байгууллагын 5 хошигтой бол байнгын холбоотой байнгын хамтран ажиллаж байгаа. Тэгээ нөгөө нэг тодруулах зөвшөлдсөх зураг тохиолцох гэдэг асуудлууд байсан. Тэрэн дээр айгүйх сааттай юмнууд бас гарсан гэсэн. Яг нөгөө манай нэг мэдээллийн сангийн юмнууд бас жоохон зөрүүтэй юмнууд байж байгаа үү? Инженерийн байгууллагууд юу? Тий. Доогуур болж байгаа шугам хоол сувгчлууд гэдэг. Яг нөгөө төслийнхөө төвшөнд байхгүй ч гэдэм үү, байр нь жоохон зөрүүтэй ч гэдэг. Энэ хэсэг яг Улаанбаатарын нөгөө төвийн хэсэг учраас Улаанбаатарын цэвэр усны төв 700-ын шугам явж байгаа. Бохрын шугам явж байгаа. Хойноос урагшаа гарч ирж байгаа. Хөрсний шугам. Хөрсний ус зайлуулах шугам явж байгаа. Дээрээс нь үндсэн Улаанбаатар хотын төвийн бүсүүдийн энэ оосуудын тижээлийн цахилгаан тижээлийн кабелүүд явж байгаа. Тий. Улааны шугам таарлуу. Улаан таарсан. Улаан таарсан. Ингээд Тий. бусад бүх дэд үтцүүд ингээд таарж байгаа. Одоо энэ нэг IC шилжүүлэх tower ажил, ногоон зүүн байгуул гаргах гэдэг гээд. ингээд Аха. асуудлууд үүсэж байгаа тийм. Тий. Ер нь 11 сарын 10 15 хувьцаа Бид дуусчихаар. тий тэр үед бол хангалттай дуусчихна. Бетоно яаж ин одоо халаалтаа авч гинөө. Одоогор ойр үед битэн ажиллагааны ажиллааг маргааш нь саяны уртлын ханаас тултай ажил явна. Өвлийн нэмэлттэй битээ явна. Бичлаатай явна. Тий, пуужуулаагаар халаагуртай температураа байл. Энэ хэсэг чи яах вэ? Энэ хэсгээр хоёр Уртлын хэсэг хоёр зураг бол дууссан тийм. Нөгөө техник хэрэгсэл бууж оох хэсэгтэй юм чинь болчих. Энэ хэсэг тэр хэсгийг зүтгэж дуусаад одоо сая урд би 2 хана гэж байгаа шүү дээ. Аха. Тэр 2 ханыг дуусаад хамгийн сүүлд энэ дэр орц гарцаа хаагалах гэдэг байхгүй бид нэр алхах юм. Цутгаалах. тэгээ энийг зэрэг эхэлж байхгүй тэрхий өргөн ярьсан шүү дээ. Уул нь бол одоо Одоо энэ нэг ханыг авах гэж байгаа юм. нэг ханы нүдгээд орцгорцаа шинчлээд нэгтлийн ханаа уул нь явж Бид нар өчтөр энэ дээр төмөр буулгаад аха. төмрийнхээ бэлцгийг маргааш Энэ өглөө хат хэсгийг хийгээд харуулдаг. тэгээ энэ хэсэгт нэг 12 ханаа зүтгэж байна. Энэ оронд хэсэг харуулж. Энэ хооронд нэг 26 м газар байна. 26 м газар. Тий. 2 хана гэсэн үг л дээ. Хоёр ханаа. 12 м. Нэг ханаа авч иж уул нь одоо болохоор юм биш. Тэгээ энэ рүү орчих. Тий. Тэгээ. За манай шийдлэг ажил хойноос явж байгаа тий. Энэ хойдлынхаа зүүнтлэг бол бүр дуусчихсан. Амбаа дараа телефон. За та түр өж. Ийшээ гарах. За. За манай Сила групп Далангийн дотор болон хоёр талын тогтчлын ажил явагдчихэ. За одоо энэ баруун натурын гэрэн сүршээ баруун уртал буюу энэ явгууны пандусны эхний үе болох бетоныг авахд бэлэн болоод тэгээ ажил одоо Энд чинь нөгөө энэ хэсэг дээр түшиж цантай байлоо. энэ ингээд жижиг түшиж сантай. Жижиг түшиж Энэ цантай. бол явган пандус улаан аваад улааныхаа юугаар зүтгэсэн юм тий. Хоёр улаан хамшиг. тий хоёр энэ нэгдүгээр үе. Доотлын үе буюу түшиж цааны үе байгаа. Түшиж цааны. Тий энэ ажил дуусны араас түшиж цааны үе орох юм.
Бид нар энэ чинь ингээд талбайг энэ чинь ингээд тэгээд энэ түшид цанаар эндээс ийшээ ингээд явууны чулуун замтай цааталтаа нөгөө энэ чинь 30 сая дээдтэй 90 санж нөгөө хашлагтай байгаа. Тэгээ ингээд эргээр нь тэгээ малгай чулуу гэрэл хэв ашигтай хэлсэн цуцгалтай хийж авах чинь. судгалдаа маргааш авах гэж бид нар. Маргааш авах чинь. Маргааш. Тэгээд эндээс эхлээд ийшээ ингээд уруудаж явахаар байгаа тий. Налуу тэнд гарч байгаа. Ха? Тэр цаана гарч байгаа. Цаана гарах. Энэ хэсэг чинь ингээд налуугаар байж таас. Энэ хэсэг нь ингээд юугаар тогчлоор явна. Аха. Тэ. Энд чинь нөгөө төшөө цаана орж ирэх учраас энэ хэсэг тогчлоор явгаад явгууны пандуснаас явгууны замаас энэ пандуснаар ингэж наашаа буухаар зурган дээр төлөвлөгдсөн байгаа. Юун дээр хадуунаа дараага юу яаж чинь танах хэдэн хүн хүч ажиллаж байна? Манайх өдөр тутамдаа 40 хүний бүрэлдэхүүндээ ажиллаж байгаа. 24 цагаар ажиллаж байгаа. Аха. Тэ. Шөнийн ээлжиндээ 20 хүн гарч байгаа. Өдрийн ээлжиндээ шоогоос битаа авч явах шиг үлээ өчтөр шин тий. Яас нэг хаяа эргэж шалгаад байгаа шүү дээ. Энэ хэсгэнд ингэж зургаараа ингэж юу авах юм бэ тий. Энэ хэсгээр ингээд дуулалтаа орох гарцны хэсэг хийшээ явах юм байна тий. Энэ ингээд явган зам маань өргөжлээд энүүгээр ингээд доошо пандасаа доошо буун. Ингээд цаашаага 70 дагсан явган зам маань ингээд өргөжлөө явна. Энэ хэсгээр бол ингээд даацын буюу түшид цаана хийгдгээ бид нар одоо талбайг нь бэлтэж. Юуныхаа гүүрний хойдлын хэсэг бол нэлээд дууссан байгаа юу? Гүүрний хойдлын хэсэг явган зам цохиод дууссан. Одоо бид нар натурын гүүрлүүд тулгсан явган шатыг гаргах гээд ажиллаж байна. За түр түр хойш очиж дууссан хэсгээ харъя тий. Тэр шимтуудаа энийг ултаага цуг авчих юм байна тий. Тий, ултаага цуг авчих. Түшид цаана учраас. Түшид цааны эхний үе буюу эхний 460 метрийг бид нар 3 хувааж авч байгаа. Аха. Тэгэхгүй бол хэдэргийн уртдаа бид нар бас нөгөө зам хаах асуудал байгаа учраас шөнөөр аваад байгаа даа. Эхний 160 м газрын уул бетоныг авцаа одоо дараагийн бэлтгэл ажлууд маань. Яг би бас урдчтөр шөнө харж ирсэн. Замаа бүтэн хаадлаа таллаа таачиж болно шүү дээ. Уул нь. Тий, таллаа таагаар нөгөө помпны маань хөл сундаг учраас багтахгүй болчиход байгаа. Зам талбай жоохон тийм болоо. Наадлын явгууны зам дээр гаргачаар явгууны зам маань нэгдүгээр дэрдэх. Тэгээ нэг ажлаа нөгөө ажлаараа ингээд сүйтгэд явах тийм юм гараад байгаа учраас бид нар айлуулах тэхгүй гэж яваад зам дээр байгаа авцамаа сүйтгэхгүй идчихгүй бас нэг бохор асгачихгүй бүх талаасаа л за дээдлийн хэсгээр ер нь бол биш цанаа цуталтаа авах бүр ингээд бэлтцсэн. Доотлоо ингээд доотлогын биш цааны төвшнгөө бас гаргаа явж байгаа юм тийм ээ. Төвшнгөө авцсан. Одоо энэ геодези хойноос авцсан болов. Тэр улаан авцсан байгаа. Хойно авцсан байгаа. Одоо цусгаа тавиад бид нар нөгөө бетоны арчилгаа хамгаалалт явж байна. Ханы төвшнгүүд бол гарцсан. Тий, ханы төвшнгүүд гарцсан. Одоо энэ дээр 30 санж нэмэгдээд 20 санж дайраг ороод тэгээд 30 дээр нь явгууны хавтаа ороод тэгээд юунууд гэрэл бол малгай чулуу түшглэг хашлаг гэдэг ороо явчихна. За зүүн тал маань бол дүүргэлт нэгтэршүүлт маань явцаа одоо дайрганы ажил явж байна. Зүгтлийн хойноос явж байна. Хойноос хойдлын хэсгэнд бас очиод харсан шээ. За энэ хэсгээр бол одоо ингээд хэвээ авцаа цутгалтаа аваа. Тэгээ дээшээ дахиж нэг цутгах юм тий. Хойд агуулж иж байгаа. Энэ шаталтаа цутгалт. Шаталтаа цутгах хоёр үе шүү дээ. Аскол хойноос зангидсан юм байна тий. Зангидсан ингээд нэг авахгүй. Цутгалтаа ороод шууд нэг аавна. Одоо энэ ингээд бэлтцсэн ингээд бэлдээ явж байгаа. Эхний төвшөө энэ дээр энэ бол шороон болгох буюу явгууны замынхаа доор орно. Дараагийнх нь бол түшис маягаар явах. Ийм зурган дээр ажиллаа. Манай хөрөнгө оруулалтынхаа хэр ирж байна? Захиалагчийн талаас. Захиалагчийн хяналт талаас. Ер нь бол өдөр болгоо ирээд уулзаад сайн байна. Хяналтаа тавиад явж байгаа. Ингээд хэвээ бэлтцсэн. 10 туураа зангидсан. 10 дугаар зангидсан. Одоо энэ 2 дугаар үе шатаа яг энэ сэр ингээд бэлдээ явчих. Энэ дээр юм жоохон хүндрэл гарсан болохоор нөгөө энэ иргэн маань хитрхи огцсон болж байгаа. Тэгээд нуралт үүсэх магадaltaй байсан учраас бид нар энийг сүулт нь одоо яг газар хөлдсөн бас нэг ашигтал нь энэ хэсэг маань ингээд нуралт үүсэхгүй байгаа. Энэ бид нар эхний түш цаана улаан авцаа. Одоо энэ дээдлийн түшид цаанаас энэ доотлол түшид цааны гээд энэ хэсэг чинь налуу хамгийн налуу хэсэг чинь энэ хэсэг байна. Тэгээ хамгийн ихц налуу хүн явахаар. Тэгээ энэ налуу дээр болохоор нөгөө хүчтгсэн тоор явах бай. Нуралтаас хамгаалсан. Тэгээ зөвлөгжүүлэлттэй. Тэгээ зөвлөгжүүлэлттэй.
Сайн байцгаана уу? Манайх нэг зай талбай жоохон давчин учраас нэг ингээд нэг айл талдаа алтайгаа шийдчих гайл явчих. Хэвээ эндээ бэлдээд. Тэ хэвээ энэчнээ бэлдэхгүй бол зөөврийн ажил их байгаа учраас Ааха. энэчнээ шууд талбай дээр бэлдээ явчих. Сайн байцгаана уу? Сайн уу? Улаан энэ доотны түшид цаныхаа улаан ихний хэдэн метр газар авцсан байна? 160 м. 160 метр газар. Тэ. Тэгээ цаашаа нэг Дахиад 160 хамгийн төгсгөлдөө 130 орж байгаа. ааха. Тэгээ 3 тасч хийж байгаа. Тэгэхгүй бол шууд нэг авчаар одоо нөгөө хөрс үлдэж байгаа. Тэгээ дээрэс нь уул бетон чи өөрөө ихчлийн бетон учраас бас хөлдөөж болохгүй. Ааха. Тэ. Хэд тавьсан уу? Шүн. Тэ. Хошоо шууд ингээ гүүрлүү гарч болж байгаа лөө. Арай болог өнө. Манайхан зураг гаргаж өгсөн үү? Гүүрлүү гаргая гэдэг дээр Тэр зураг болоогүй байгаа. зураг байгаа. Метал хийцээр гарч гэж байгаа шүү дээ. Тэ. Танаа ажил хэсгээр орно те. Тэгээ манай ажил хэсэг. Шүнэ. За энийг харуулж байгаарай. Энийг харуулж байгаарай. За сэлб голын хажуудлын дундын хэсгээр ингэж яваад хуучин бол энэгээр ингээ нэг далан байсан. Одоо бид нар энэ даланг яах чинь нөхөр тэр хэсгийг харуулж байгаарай. Одоо энэ далангаар ингэж явж байгаа дээш гүүрлөгөө шууд бохож байгаа. Гүүрлөгөө метал шахтаар ингээд энэ натурынхаа энэ сэл боодын дээгүүр явж байгаа гүүрлэг хүн гарчдаг. Доош нэгаа бас буугаад явган галцаараа гараад гарч болдог байдлаар шийдэж өгч байгаа. Тэгэхээр иргэд маань бол одоо ингээд энэ сэл боодын хоёр талаар ер нь бол бид нар ингээд алхаад явхад яг энийг бол шууд холбож болохгүй байсан. Тийм учраас бид нар бол метал хийцлэр ингээд гаргаад дээшээ шууд энэ натурынхаа гүүрэн дээгүүр гараад цаашаа явчихдаг. Гүүрнийхээ нөгөө талаараа бол бид нар доогуур нь шууд нөгөө скутертэй, тэрэгцтэй иргэд маань шууд ингээд гүүрнийхээ доогуур чөлөөтэй гасч ордог. Дээшээ бас шахтаар гарч ордог. Ингээд натурынхаа гүүрийг дээгүүрч гаталдаг, доогуураас чинь чөлөөтэй гатлаад энэ нарны замаас бүр хойшоо дараагийн нөгөө явгууны гүүр ЮНЕСКОгийн годом. ЮНЕСКОгийн гудамж хүртэл бол хоёр талаараа ингээд иргэд маань алхаж болохоор ийм өргөн ийм тэгээ голын хажуугаар хүмүүс зугаалж болохоор ингэж бас хийцлийг өөрчлөлт хийж байгаа. Тэгээ зургуудыг бол хийж байгаа. Цаашдаа ер нь бол яг хөө иргэчид бас биднээсийн төлөвлөлөд байгаа энэ дундуур нэг явган гүүр тэр хэсэгтэр энэ хэсэгтэр ЮНЕС наашаа ЮНОНоос жоохон наашаа хэсэгтэр ийм хуучин зурагтай Улаанбаатар үеийн авсан. харалта тий явган замын ингээд Харж байгаа дараа тэр нэг гурван шиг шанс өрөө бэлдээд дөрвөн шиг тургуун дарамсалтай эхэлсэн. Иймээд одоо шанс өрөөд бүгдийг хийгээд бэлдээд инжлээд чим болчих. Тэгээ иргэчид бид нар зургийн шинжлээд энэ дээгүүр ингээд явган оны сэрхэн гүүртэй. Тэгэхээр одоо энэ сэлб голын дагуу хүмүүс маань алхаж болдог тий салхиж болдог. Дээрээс нь явган оны гарцтай. Тэгээ Улаанбаатар хотод бол одоо ер нь хүндээ ээлтэй байхад бол хүмүүс алхаад скутерээр ингээд явж болдог. Тэгээ ногоон байгууламжтай. Ийм сайхан хотыг бүтээе гэдэг ингээд зураг төсөл гаргаад хийж байгаа. Мэдээж хүндрэлтэй асуудлууд, Монголын компаниудтай нийлээд сурах асуудлууд бол их байгаа. Тэгээд энэ хэсгээр бол юу бол ингээд хийцгээр байж байгаа. За, хамбал юу яах вэ? Хойд хэсэг рүү гарч ирсэн. Энэгээр уучи. За, энэгээр уучи. Хуучин бол хүмүүс бол ингэж гардаг байсан шүү дээ. Ингээд энэ доогор гардаг. Одоо бол яг эндээсээ гараад тийшээ ингээд төмөр басаатаар төмөр хийцлэр ингээд холбоод хийчих гэж байгаа тийм. Тэгээ нөгөө талуу бас буучдаг. Цаатал нь доогоороо нэг гарчдаг. Ер нь бол одоо бид нар явган хүн скутер дугууны гарцанд нэг номер зориул чигээрээ явж болохоор тийм л хотыг гэж Улаанбаатар орчин бол нэг том хот биш шүү дээ. Харьцангуй жижигхэн хот. Илүү иргэд манай сая алхаж байвал эрүүл мэндэд сайн. Тэгээ иргэдээ илүү хөнгөлжсөн тий. Одоо төвжил гэдэг чинь мэдээ том асуудал. Дэлхийн хотуудын чиг хандлага бол машиндаа зориулж биш хүндээ алхахтаа зориулж удам салбаануудыг тогтчулж тэгснээр аюулгүй хүн чинь хүнээ бэртээ гэж байхгүй юм чинь. Тийм зориултаараас
Ингээд хойтын эсгүүд онс ингээд дууссан байгаа. Дууссан. Явгооны зам ингээд дууссан. Дууссан байгаа юм. Тий. Энд чинь наашаага уналт нь Уналт нь одоо энэ доор юу яах вэ? Шин зургаараа энэ доогор түшид цаанд хийгдэх. Түшид цаана үү Тий. те. Тэгээ ингээ гой зүлэгжүүлээд наад Зүлэгжүүлээд тор татах үйл бас. тэгээ хүчтсэн тор татна. Тэгээ ногоон зүлэгжүүлэлт явагдана. Тэгээ бас энэ одоо энэ бараа хойдол энэ дотор гүрээс бараа хойдлын хэсэг юм а доошооч гарна бас дээшээж гарна. Явгуу юм ба. Цаан дэшэж болох те. Тий. Юуныхаа чулууныхаа загварыг бол цаталтаа тэр нөгөө дөрвөлжин Тий, дөрвөлжин гоёлын чулуугаар явж байгаа. тэрүүгээр нь хийгээд явчих гэсэн байгаа. Тий. Тэрүүгээр та хэд бол хоёр ханаа тогтчулчих хэрэгтэй. Хоёр талаа тий. Ойлгож. Тэрийг тохирсон байгаа тий. Тий, тэгээ тогтсон ханы дотор талын дизайн дээр юу яах вэ? Та хэд нэг шийдэл гаргацсан байгаа гэдэг. Шийдлээ одоо зургийн авдартай ярилцал явж илээ. Ярилцах шатан дээр л явж байна. Яг тэр гисэн шийдлээ өрн гараагүй л. За одоо энэ хэсэг хүртэл ингээд явгаа авта. Эндээсээ ингээд ийшээгээд авцам руугаач гардаг. Ингээд гүрлэг шууд гардаг. Энэ хоёр байдлаар хийх. Энэний зураг маань одоо эх 7 хоногт гараад болмолч. Ингээд энэ гүрлэг байгаа. Шууд гүрлэгөө гарна. Гүрлэг гараач тий. Ингээд авцам руугаач гарч болохоор. Цааш юу? Энэ тал руугаа тий. Тэ энэ руу. Энэ голын хэсэгт энэ дээр юу баха? Энэ үлдээсэн байгаа. Энэ дээр нөгөө явгууны шат пандас байгаа. Энд одоо цутгалтай ажил. Эх 7 хоногт сайхан бас нэг нэмэх гараач руу орж байгаа. Тэр үе цутгалтай авах гээд. Тэр бил. За тэг яг энэний харалтаа тэр саадлын зүүн тал дээр явгууны пандас цутгалсан байгаа. Доошоо. Тэг ингээд явгуун шатаар ингээд буух. Шатаар ингээд доошоо. Зориулттай. Шатын юунууд нь ажлын цар хүрээнд танаад байгаа болоо. Тэг манад байгаа. Энэ ингээд металл шат юм уу? Металл Шат шат. шатуу тий. Тий. Өргөн хэмжээнүүд нь ямар хэмжээнд? Өргөн хэмжээ 120-тай. 120-аас дараагийн удаа ирэхэд халиуна менежер зургийг үзүүлээрээ. Ойлголоо. Бас ингээ хүмүүс тухта бууж болохоор хэмжээний. Аха. Хэвлээ. Надуу буут байгаа дөө. Дамбаа менежер. Манай Сэдвээ дотор яг сэлэг ажил болсон байна. Яг энэгээр бол налуу болт байхгүй. Натурын гүрэн сурагшаа бол налуу болт байна. Надуу буут байгаа. Хоёр надуу. тэргээ нөгөө хэрэгтэй хүүхдэд ирээд буучгаад. Скуттэй өнч бууж болно. Скуттэй өнцөг грацууд нь Өнцөг гараацууд нь зургийн дагуу яг бүгд бэлэн байгаа. Тэр маань дандаа цутгалтаар металл биш. Цутгалтаар учраас энэ яхаа энэ хэсгэрээ жоохон ингэж ухалттай доошо буухаар ингэ давж буухаар юм уу? ингэ давж буuna. Энэ одоо энэ маань цутгаад яг энэ далангийнхаа эрвхтэд хэзүү ирэхээ. Тэнцүү ирээ тэгээ ингээд давж буухаар. Яг юу яхаар л нэг тийм хүндрэлтэй юм байхгүй. Малгай болон бистаны ажлууд хийгдэж чинь тий. Чулууны ажлууд. За юу зүүн талаас нөгөө гэрлийн ажлууд давхар За явж байгаа. тэгвэл гэрлийн ажлууд ихэлсэн байгаа хэрэгтэй байна. Энэ танаа юуныхан байна уу? Тэ манай одоо хүмүүсийн кемп байна. Сэлэг болмоо доороо урсаад. Тэгвэр одоо заримдаа хөтлөж байгаа шиг юм тийм ээ. Одоо харин урсцсан нэг. Өчиг яг ингэж ирээд цаас нэг доллараар За энтхийн ажил бол ер нь ингээд хамгийн түрүүнд Дөрөн гүрнийхаа зүй байдал хэсэг маань дуусч юм тийм ээ. Тий. За явган ингээд Явган зам маань ингэж эхэлж байгаа. За одоо малгай чулуу гэрлийн ажил. малгай чулуу явагдчихжээ. Малгай чулуу гэрлийн ажил маань хоорондоо уялдаж явж байгаа. Манай шивсэн ажил. Хашин дээдэлт нь суух юм уу? Ингээл 90 см. Яаж бэхэлгэн яхаа? Доороосоо. Ингээ гол. Энийний доор нь яг нөгөө нэг чулуун дээр буюу үнцэн эцэг дээрээс байна. Бэхлэгдэх нь за хийгээд ирэхээр наа. Чулуун дээр тий. Одоо ингээд энэ ингээд 30 см доороосоо. Тэгээ энэ эрттэй. Тэгээ ингээд метр хортой. Ингээд 90 см дээр металл өстэй дариултаа хашлахтай байхаар байж байгаа. За зүүнтлийнхаа энийг ингээд энэ чулуугаараа хийгээд Тий, одоо энэ гурван чулуугаараа. яг энэ байдлаараа тэг хийгээд хөдөлгөөнгөө болгоо авчихсан тий. Тэр ажил руу хийж байгаа болох чинь. Одоо эх 7 Энэ доллар яг байдлаар тэр үед л одоо бид нар ихний хилж 700 м хийх гээд
захиалга өгсөн. Ийм гурван төрлөөр ингээд. Тэгээ энүүгээр хэлдүүдээ хийгээд ярьсан. Тэ энүүгээрээ хий. Ээшээ ингээд бүгдийг гүцгээд явчихсан тий. Энүүгээрээ бол нөгөө бас зүлэг ногоон ч бас их хайтаа гаргахтай юм шиг. Дундуур нь ургаад Тэ, ургаад. зүлэг тавьчих. За энэ хэсгийн ингээд замууд дууссан гэрлүүд одоо суйлуулагдчихжээ. Тэ. Юуны металл одоо хэвчлэг бол энэ авчаа. Ирээд ингээд дуусгаар байж байгаа тий. Энүүгээр ингээд гэрлийнхээ шонгийнхоо тулаад гарч байгаа байлоо. Амба. 10 сар ингээд тулаад дуусах юм уу? Хойж авах юм уу? Яг Тулаад дуусах юм тий. Тэгээ ингээд гэрэлтүүлэхтэйгээ. За нөгөө явгууны пандус шат маань ийм гарч. Эндээс ингээд даваад ийшээ буух юм. Тэ ийшээ ингээд цаадлаа. Металл ингээд даваад ийшээ буух юм биш. За тэр юуны эсгийн зураг гарсан байгаа юу? Гүүрэн доор зургоо. Тий. Арай дуусаагүй. Хизээ дуусгаж өгнө чинь. За тэр зургийн асуудал шиг юм. Гүүрнийхэн доогоогоо тэр зүүн рүү гараад гүүр рүү гарч шүү дээ. Тий. Натурынхаа. Тий, натурынхаа. Натурынхаа гүүр рүү гараад. Хэдүүлээ энэ хэсгийн гадна тогтчдыг танаа цаагаанд ороогүй байгаа тий. Ороогүй байгаа. Энийг бас дүүрэхтэй ярьж байгаа тогтчуулах асуудал байгаа юм байна. Дараагийн өн дээр энэ 43-ын засаг дарга болон Баян зүрхийн тогтчуулгатайгаа ярьж байгаа энэ хажуутлын хэсгүүдийг ингээд нэг мөр зүлэгжүүлээд энэ хашаануудыг аваад энэ модтон цуг ингээд зүлэгжүүлээд явуулъя гэж төлөвлөж байгаа. Энэ байрны бас ярьж байгаа энэ хашааг авал энэ бол авалч зүгээр юм байна. Тэгээ ингээд нэвт зүлэгтэй гэдэг. Яг энийг би 43-ын засаг дарга Баян зүрх дүүргийн 43 орон засаг дарга тэгээ Баян зүрхийн тогтчуулгынхаа яриад ингээд нөгөө нэг газрынхан ирээд уртын хашаануудын асуудлуудаа ярьцсан. Бүгд кадастрал яг кадастрын зургаараа явж байгаа. Кадастрын зургаараа. Тий. Уртын хэсгээр хашаа өрхтэй хүндэтэй асуудлууд гарсан. Одоо энэ ингээд гарчихгүй л үү? Гарна. Шууд доош байгаа. Шууд доош. Тэгээ цаашаа гарч харагдах байна уу? Харагдана. Одоо газар шуурны ажил явагдаж байгаа. Энэ юунаас хар бариуд нь чулуунаасаа бэхлэх ах юм уу? Хаанаас ах юм бэ? Хосхтойгоо юу? Энэ системийн анкер тухуруудаар байсан юм уу? Анкер. Айгуу сайн байруул байх хэрэгтэй шүү дээ. Бид анх ярьсан тийм ээ чанартай юмудаа айгуу чанартай юм. Зузааны нүд юмсан шүү дээ. 2 мм-тэй байсан металл басаатнуудыг 3 мм-тэй. Тэгээ энэ натурын гүүрний хэсгийн доогуур ингээд шууд тугуй скуттэй тэрэгцтэй ингээд нэвт гардаг. Натурныхаа гүүрлүүгээ ингээд ийшээ ингээд гарчиж болдгоор. Тэр иргэд маань ерөөсөө энэ дундлын энэ гүүрнээс хүлээд урагшаа сэл бол хүртээ ингээд явж болохоор. Одоо энэ юуны Сэлбийн зүүнтлийн Баян зүрхийн Шунгуудаа хорооныхаа сөөхөлтэй ярьж байгаад энэ хашаануудыг авуулаад энэ хэсгүүдээ гоё паркинг нь бол машин паркинг болгоод зүлэгжүүлэх нь зүлэгжүүлээд нэг бүр бас энийг Баян зүрх дүүргийнхэнтэйгээ тогтчлолтойгоо ярьж хийх ажлууд бас байгаа юм байна. Тэгээ энэ талаад нэг бүр ингээд зэгцэлсэн дээр. Одоо энэ явган замаас доошоо нэг бол машин зогсоор паркинг байлгууд байлгаад нэг бол ногоон талбай зүлэгжүүлээд модтой хэсгээ ингээд. Тэгэхээр энэ хэсгийг энэ дараагийн удаа эрэхтэй энэ сөөхүүд 43-ын засаг дарга болон Баян зүрхийнхэнтэйгээ хамт ирж байгаад бас шийдэх хэрэгтэй юм байна гэж харлаа. Урт руу байдвал яаж харж байна? Одоо энэ доогоор гарч байна. Доогоор гарч. Доогоор нөгөө гэрэл мэрэлтэйгээд сэлээ танаа дээр авах байлаа. Манай дээр арай хурж өгөөг байгаа. Өгөөг байгаа. За энэ зүүн талын уртлын ажил эхэлсэн. Эхэлсэн. Одоо бид нар сүүлийн 5 хоног хашаагаа дагсан. 24 цаг тий. Одоо тэр 98-ийн 1 гэсэн байр хүртэл явцсан байгаа. Энэ бүх байрнууд маань хорооны засаг даргатай нийлээд сөөхүүд маань хамтарч ажиллаж байгаа бидэртэй. Хамтарч ажиллаж байгаа. Тий. Одоо энүүгээр байсан нийт бараг 300-аад машины бүгдийг чөлөөлж өгч. Иргэд бат гэсэн бас их хамсаатай хамтарч ажиллаж байгаа тий. За энэ хэсэгт маань бас манай иргэд бас ойлгох хэрэгтэй. Одоо энэ чинь явгууны зам болоод ингээд нэг гიშтэд ийшээ ингээд явж байгаа. Бэрэ байшингийн үүд байгаа парк одоо машин зогсоод болгоод санаа хойдлын зарим хэсэг гаражийн хойно ногоон байгуулсан жолоод ингээд шидчихээ хүүхдүүд иргэд ингээд зугааж явдаг. Энд чинь энэ хэсэгт бас гол руу 2 3 буулттай тий. Бага. Одоо нөгөө том баандос маань энэ ч байгаа цутгалттай.
Энэ хэсэг энэ ойрхон нэг буут байгаа даа. Гол руугаа. Одоо тэр уршигаа яваад. Тэгэхээр иргэд маань ингээ хүүхдүүд манаас ингээ энэ голын иргэлүүгөө ороод бас ингээ салхилж болдог, эргээд агаад алхчих болдог ийм гоё бас орчин ичээ бүрдүүлж байгаа шүү гэж. Бас энэ халиуна менежер хүндэлтэй асуудлууд юу байна одоо? Одоо өндөрлөлтийн асуудал маань хайцангуй гайг басаа. Одоо тэр 98-1 байрны цаашаага усуугийн ходгууд байгаа. Тэн дээр бид нар албан бичгээ өгсөн байгаа. Усууг маань даруй шийдээд өгнө гэд хариу хэлэх байхаа гэд хараад байж байна. Иргэдээс эсэргүүцэл гайг бас хашаага ямарч ингээ битүү барьцсан юм байна. Тийм барьцаа. Эхэндээ жоо эсрүүцэлтэйсэн. Эхэндээ одоо юу их гэж байгаа машин дээрээ олдохгүй нэг тийм асуудал гарсан. 23 дугаар өгөө 44 дугаар хэсэг дарга маань авсан. Эсгийн алгачтай байгаа нийлж сүүгүүд маань хамтарч байгаа машиныг холдож өгөөд сүүлдээ иргэдээ сайхан тайлбарлаж өгөөд одоо та хэдийн маань одоо ая тухтай байдалд бид нар ингэж ажиллаж байгаа шүү гэдгийг ойлгуулад тэгээд манай энэ байрныхан бол бас чи зогсоол нь багасж байгаа боловч хүүхдүүд нь өөрснөө гараад салхилахад энэ иргэн дагуу алхах ийшээ буугаад голынхон дагуу ингээд зугаалах алхах юм гоё хүндээ ээлтэй тий өмнө бол энэ хэсэг чинь дандаа бетонын ширэнг байлаа шүү дээ тэр бол ийм гоё ногоон орчин алхаж болох юм гоё төгчлөлтэй гоё газар болгож өгч байгаа шүү бид нар энэ доторт хоёр талыг болоод аль боломжоор зүлэгжүүлнэ талбайг бол гоё бэлтгээ тэгээ энэ хэсгийн дагуу иргэд маань ингээд голынхоо хоёр тал руу гарч болдог дээрээс нь зугаалж болдог салхилж болдог ийм сайхан орчин бол иргэдээ бас бүрдүүлж өгнө гэж бас ихээр манай Сида компани хамт одоо халиуна менежер ингээд холбоотойгоо ажиллаж байгаа. За ингээд дуусгач.